Дагуул аймаг дахь төрийн аудитын газар нь 2025 онд гүйцэтгсэн санхүүгийн тайлангийн аудитаар төсвийн шууд захирагчийн 114, засгийн газрын тусгай сангийн 2, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо төлөвлөрийн газрын 20, төрийн өмчит аж ахуйн нэгжийн 6, төсвийн төлрүүлэн захирагчийн 4, төсвийн ерөнхийлөн захирагчийн 1, орон нутгийн тусгай сангийн 10, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн 1, төсөл хөтөлбөрийн 1, нийт 159 санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэлээ. Үүнээс 13 байгууллагыг төвөрт хамруулж 145 байгууллагыг дүгнэлт гаргаснаас 136 байгууллагад өөрчлөлтгүй дүгнэлт, 9 байгууллагад хязгаарлалтай дүгнэлтийг өргүүлж ажиллалаа. Дагуул аймаг дахь төрийн аудитын газар нь 2024 оны 159 санхүүгийн тайланд аудитыг гүйцэтгэж нийт 1,80,38 тэрбум 567.6 сая төгрөгийн зарлалын гүйцэтгэлийг баталгаажуулж, санхүүгийн тайлангийн аудитаар нийт 439 тэрбум 108.4 сая төгрөгийн 571 алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 99 тэрбум 542.2 сая төгрөгийн 156 алдааг залруулж, 206.8 сая төгрөгийн 91 төлбөрийн акт тогтоож, алдаа зөрчлийг таслан зогсоох 24 тэрбум 771.8 сая төгрөгийн 91 албан шаардлагыг хүргүүлж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах 319 тэрбум 136.2 сая төгрөгийн 286 зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.